байна л. За энэтэй харилцаа нэг юм мэдээ. Алтан хуйгаас Ардчилсан намын гишүүд намын байраа хийж өгнө гэдэг. Ерөөсөө дарга болохоор асуудлыг шийддэг. Яаж шийддэг вэ гэхээр зөвхөн өөрт ашигтай хэлбэрээр шийддэг. Үзэж та бүхэн мэдж байгаа соёлын төвөргөө Дөөрөвжгийн театр хоёрын дунд Ардчилсан намын байр гэдэг нэг юм цагаан байр байдаг ус. Шилэн байр зөвч холбоос тийм. Тэгсэн чинь тэр байрыг ингэж юм 2008 онд Ардчилсан намын дарга болсон дараа Алтан хуйг одоогийн соёлын төвөргөний дэргэд байсан Ардчилсан намын төв байрыг нурааж ардчлалын өргөнөртөө барилга барьна гэж намын гишүүдээс хандив цуглуулсан. Тэр битгий хэл өргөсөн хандивын хэмжээнээс нь хамаарч алтан мөнгөн өнгөтэй тоосод урсгаж байсан удаа бий. Гэтэл тэрээр Ардчилсан намын төв байрыг газартай хамт 14 тэрбум төгрөгөөр зарсан тухай мэдээлэл гаргуулсан ийм Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа Алтан хуйгаас намынхын гишүүд намын байр барих яасан, намын байрыг зарсан 14 тэрбум төгрөг хаана нэгдгийг асуух болчихё. Яг л энэ ихгүй. 5 дахь үе чинь нөгөө арт түмний өмчгөл яриад ирсэн уучлаарай тэгсэн чинь нөгөө хэсэгхэн дарганаар дарга болсон хугацаанд 50 туужаар дүр зураг харагдаж байгаа бол Ардчилсан намын дараагаар ажиллаж байсан Алтан хуйг бас л тийм үйлдэл хийж байгаа гэж хэлээд байна. Уус ч намч ерөөсөө өөрт ашигтай хэлбэрээр өмцөм алга болгочихсон. Энэ байж болох уу гэж асуудаг шүү дээ. Яг энэ Ардчилсан намын байр ардчлалын өргөөг босгоно гэдэг зүйлийг ярьж байхад хэлжсэн л та. Ардчилсан намын гишүүн болгон бараг л 10 тоосоор хандуулчихад л байр босоод ирнэ гэдэг юм зүйлийг хэлжсэн. Бид нар одоо мөнгө төгрөг хэрэггүй зүгээр л тоосох хандивлаач гэдэг юм уриалга хүртэл явж ирсэн.